Сайн байна уу. За, Spring брэндийнхаа эрс шүүгтүүрийг одоо та бүхэндээ гарын авалгаж танилцуулъя. За, энэ бүтээгдэхүүн маань 6 шүүлтүүрээс бүтдэг. Нэгдүгээр шүүлтүүр нь эрс усны зэв шавар шороо шүүдэг. Хоёрдугаар шүүлтүүр нь одоо усны амт өндөр чанарыг энэ давхар усыг нэрэлсэн шүүнэ. Дээдлийн 3 шүүлтүүр нь болохоор усыг эрсчүүлээд цайраар баяжуулж гаргана. 0,001 хувиар бүр тарифтайгаар шүүж гаргадаг байгаа. За, тэгээд дагалдах хэрэгслүүд нь болохоор энэ бүтээгдэхүүнийг дагалдана. Энэ нарийн сорго бас дагалдана. За, энэ сорго дагалдаж байгаа. За, 3 м гуурс дагалдана. За, ингээд энэ бүтээгдэхүүний ээжнэндээ сүрлэж гарын авал холж үзүүлье. За, бүтээгдэхүүнүүд эндээ холж үзүүлье. За, анхаарах зүйл нь гэх юм бол шинээр ирсэн бүтээгдэхүүний доотлын 3 банк нэг сул ирдэг. Энэ 3-ыг энэ банкаа чангалах дэлгүүрээр угсахаас өмнө ихлээр чангална. За, ингэж чангалчаад энэ гаралтын тагийг ингэж аваад эндээс бас оролтын тагийг бас ингэж авна. Тэгээд эндээс нь даралт хий авах нэг халаапан байгаа. Энийг энэ авсан тагаараа түгжээд энэ хаалтранако хөндлөнгөөр ингэж хаагаад за ингээд ерөнхийдөө болчихж байгаа. Энэ дагалдах гуурс маань ингээ 3 м хүртэл гуурс байгаа. Энэ гуурснаас яг нөөрхөн тоглох энэ бүтээгдэхүүнээ тоолохын шүүнээсээ гаргаж ирэхдээ боломжтой гартыг ойрхон бахаар хэмжээтэйгээр тайраад 2 тайраад за тэгээд хүүт уусан дээр холболтой юм. За төв шугамынхаа хүүт уусны хаалтыг хөндлөнгөөр ингэж хаагаад хаасны дараа дээшээ гарсан холигч руу гарсан уянгийнхаа болтыг талиад. За. Ингээд төв шугам дээр салгалагч дөрөв кабод. Зяано тасцсан 2 гуурсаас 1 гуурсаа энэ салгалагч дээр холбож өгöd. За ингээд ирж байгаа гуурс маань эхнийх нь 1-р бэлтгэл байгаа ингээд орно ш. За ингээд дээшээ явах гаралт нь 6 дугаар фильтрээс ингэж холбогдоод за одоо тусныхаа дараа юугаа холбоно. Соргоо холбоод яа ингээд юугаа холбочихно. За дагалдах юм то холгоч юм таанакоо энийг эндээ холбож өгöd зүр дээр холбоод тэгэл энийг одоо энэ царооныхоо доотлолтой шиг холбочих гэсэн үг. За ерөнхийдөө манай төхөөрөмж холгоод аягүй амархан гарын доор тэгээд энэ холболтоо хийгээд дууслаа. Энэ төв шугамаас ирж байгаа ус нь 1-р шүрх бол энэ рүү орно. 1-р шүрээрээ дамжаад энэ лунгууд нь усны механик бохирдол эрдэс элс шороо зэвэг шүгэд 2-р шүрлэг оронгот нь усны өнөр амт нэрэлсэн шүүтрөө шүгэд 3 дээр болонгот бас давхар наривчсан шүүтрөө шүүгдэд 4 5 6 болонгот эрдэс цайраар баяжмлуулаа гарна. За тэгээд дээшээ дамжаад энэ соргоороо одоо ингээд эрдэс цайраар баяжмлах амт туслан гарнаа. За тааханд одоо би гэрийн нөхцөлд нь P6 фильтрийг яаж салхитлаар зөвлөгөө өгье. За ингээд төхөөрөмжөө салгаж авсны дараа 1-р шүр 2-р шүр нь 4 сар тутам салгидана. За 4 сар болоод эхний 2 шүр, дахиад 4 сарын дараа эхний 2 шүр, жил дээр болонгот доотлын 3 салгидана. Дээдлийн 3 9-тэй шүүрэн лунгад 18 сарын дараа жил 6 сар болоод солигдно гэсэн үг. За тэгэхээр солихдоо энэ дагалж ирэхэн төхөөрөмж талхах хөрөөрөө фильтрээ нар зов эргүүлж суллаад тэгээд төхөөрөмжөө бүтэн эргүүлээд ингээд салдаг байгаа. Буцаад шинэ фильтрээ хийхдээ энэ тагаа заавал 90 градусын босоо байрал барьж байгаад фильтрээ дээр нэг босоогоор 90 градус танг тавиад тэгээд энэ доотлынхаа банк борхоо дээрээс нь ингэж боош. Тэгээд энэ доотлын банкныхаа доотлын хувиландаа яг энэ фильтрийнхаа нөхийг яг онлдуулж ингэж тулаж гараараа чангалчаад гараараа тулсны дараагаар нэг төвхөрөөрөө багжаараа буцаагаад тултан строгийн тултанд хандлан чангалж хэвээр. За ингээд яг энэ дараагийн 2 фильтр яг энэ дугаар стратаар ингэж солигдоод дээдлийн 3 фильтр болохоор жижиг хасгавтрикаа солигдно. За дээдлийн 3 фильтр солихын тулд эндээс доод 3 дугаар банкнаас Орсын нарийн гуурсаас муу адил яг энэ түгжээг нь калапан түгжээг нь уруугаараа шахаж хагаад за ингэж суглаад
За ингэ авчихна. Тэгээд ингэж аваад ер нь айгүй хялбархан гарын дор энэ жижиг хасгаа аптертай багт авчих. Тэгээд энэ төгжөөнүүд яг эндээс орсон орлогын калапын доогоор игээд төгжөөнүүдний болтлаад. За ингэ суулаад бүгдийг яг энэ тестралаар ингэ суулаад буцаагаад энэ хоногнуудаа төгжөөнүүдээ хийгээд энэ төгжөөнүүдээ буцааж ингэ шин. Энийг нь хийхдээ яг анхаарах зүйлс нь тултан сайн төгсөж өгч төгжөөнд нь хоногнд нь оролт төгжиж. За ингэ болчихно. Тэгээ буцаагаад энэ суурьндаа энэ доод суурьндаа хийхээс өмнө доороосоо гарсан гуурсаа сайн холж хэрэгтэй. За энийг ингэ сайн холж өгөөд за ингээл фильтршил болчихно. За Spring брэндийн эрс шүүгсийг ингээд гэрийн нэст хэрхэн сод суурьныг та бүхэндээ танилцууллаа. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа.